Цахим хөгжил инновац харилцаа холбооны яамнаас кибер зөрчилдөд тэмцэх нийтийн төв, кибер аюулгүй байдлын үндэсний зөвлөгөөд манай 2021 онд одоо хууль эрх зүйн төв болж авсан. За 22 онд бол одоо стратеги батлуулсантай холбоотойгоор бас бодлогын хүрээнд цаашид Монгол улсад тулгуурч болох, эрсдэл үүсч болох кибер зөрчилдөд тэмцэх одоо бүхэл арга хэмжээг тийм төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа. За Монгол улсад кибер аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхлээд 2 жилийн хугацааг үзэж байна. За энэ хугацаанд бид нар хуулийг хэрэгжүүлэх, хуулийг бодит амьдралд биелэлээ олох талаас нь хуулийн хүрээнд болон журмуудын хүрээнд бий болох ёстой тодорхой институт үүрэг даалгавар 4 журмуудыг бол хийсэн. Ажлын албаны зүгээс болон кибер алдлага зөрчилдөд тэмцэх нийтийн төв, үндэсний төв, зөвшөөрөгчний төвүүд бол тодорхой чиглэлээр үйл ажиллагаагаа бэхжүүлээд жигдрээд явж байна. Кибер аюулгүй байдлаа тэмцэнэ гэдэг маань өөрөө нэг өдөр өргөс авч байгаа юм шиг хийж байгаа ажил биш. Энэ бол дан технологийн ажил бол ерөөсөө биш. Энэ кибер аюулгүй байдлаа тэмцэх үйл ажиллагааны 95% нь бол дүрм журм соёлын асуудал. Өөрөөр хэлбэл захин төхөөрөмжтэйгээ захин системтэйгээ ямар сахилгатай харилцах вэ гэдэг дээр хүн өөрөө хөвчлээ гаргаж иж өөрөө цаашаа хамгаалагдана. JICA-гийн одоо хамтын ажиллагааны байгууллагаас Монголд үдэг дэлхийн одоо олон улс орнуудад энэ кибер аюулгүй байдалтай холбоотой асуудал төр нэлээд ач холбогдол өгж одоо ажиллаж байгаа. Тэгээд тэрнийхээ хүрээнд бол 2022 онд ийм стратеги боловсруулсан байгаа. Стратегийнхаа хүрээнд яг 2023 оноос одоо 2026 оны хүртэл дуустал одоо JICA-гийн зүгээс одоо кибер аюулгүй байдлын хүний нөөцийг одоо хөгжүүлэх юм төслийг бол хэрэгжүүлж эхлэв байна.